10 дугаар тест 17 дугаар бодлого. За 4 найзын англи хэлний шалгалтын үнэлгээг багдан диаграмаар бол доор үзүүлсэн. За 4 найзын арифметик дунджийг болох юм байна. Дүнгийн арифметик дунджийг. За тэгэхээр эхний хүүхэд бол бат бол за эхлээд эндээс бол хуваараа эхлээд тодорхойлчих. За энд бол 52 54 56 58 гэд ерөөсөө яг гэхээр 2-2-ын үеэлтэй юм байна. За тэгэхээр энд бол бат бол 56 оноо авсан. За эхний оноо бол за бат гэхгүй шууд оноог нь бичиж. Бат бол 56 оноо авсан. За бэлгүүн болохоор 76 оноо авсан. За энэ үнийг бол таад өөрөө сайн хянч чадна. За тэлбүүн болохоор 64 оноо. За эрхэс болохоор 84 оноо авсан байна. 84 оноо. За тэгээд энэ дөрвөн тоогоо нэмээд 4 тоо очих хэвээр арифметик дунджийг олохын тулд. За энэ нь хэлбэрээр нэмэхийн тулд бол яг үгээр энэ 4 6-аар төгссөн хоёр тоог бол хооронд нэмчихэх юм бол 120. За дараа нь болохоор энэ хоёрыг хооронд нэмчихвэл энд бол 120 гарсан. За энд болохоор 160 гарах юм байна. За тэгээд 120-д 160-ыг нэмчихвэл 280-ыг 4 тоо авах юм бол 70 буюу D хариу зүг байжээ.